гэдэг бол би түрүүн хэлсэн ер нь гадаад орчинтойгоо ер нь материалын ертөнцтэй эсвэл өөрийн хүрээлэн буй орчинтойгоо ямар нэгэн үйл зохицол байгаа гэдгийг илэрхийлж байгаа дохио буюу мэдрэмж гэж тайлбарлаад байгаа юм. За тэгээ өвчин бас ямар нэгэн чиглэлээр бас үүсч болдго юм байна л да. Одоо жишээлбэл хүнд ямар нэг энэ өвчин үүснээрээ ямар нэгэн нуугдмал нэг тийм эерэг хүсэл зориг хүнд бас байж болдго юм байна. За. Жишээлбэл одоо энэ ном дээр нэг жишээнүүд татсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл нэг 70 настай ээж хүн 2 хүүтэй. Гэтэл айгуу сайхан амьдарч байгаад ханин эндчдэг. За тэгээд нас орсныхан дараа маш их ганцаарддаг. Тэгээд ганцаардлаа тайлахын тулд тэр хүн гинт өвдөж эхэлдэг. Ээж нь толгоонуудаа сүлдээ даралт нэгсэл баг хөвтөрд орох шахаад тэгэнгүүт хүүхдүүд нь маш ихээр өдөр болгон гээд эргэж ирээд тойрч эргэлддэг болж л тэ. Тэгэнгүүт ээлжлээд одоо өдөр болгон ирэхгүй өдөр байхгүй ингээд ээлжлээд ирээд гисэн чинь ээжийнх нь би тэр дороо ер нь баг энэ тариаг